зорилгоор өдөрлүүлсэн амьдрал номын өнөөдөр залбирлын 5 дахь өдөр байна. За 5 дахь өдөр бүх асуудлаа Бурхны байр суурьнаас харцгаая гэж ийм үрээндэр байгаа. Тэгээ зохиогчийн санаа энэ номоор юу гэж үзүүлсэн гэхээр бидний болон байтугай бидний эцэг эхийг төрөхөөс өмнө яг намайг өөрийг минь бүтээхийг Бурхан бол төлөвлөсөн байсан. Тийм учраас бидний амьдралыг бол Бурхан үнэхээр удирдах чиглүүлж байгаа. Гэтэл бид бол тэрийг Бурхны байр суурьнаас харж чадахгүй. Миний амьдрал би өөрөө л мэднэс бид өөрснөө амьдралынхаа жолооч болох гэж ингэж асуудал үүснээсээ шалтгаалаад бид бол аливаа зүйлсийг зөвхөн өөрийнхөө бодлороо л харж байдаг. Энэгээр бид алдаанд хүрдгийг энэ Аниасян гэдэг хүн бол эрхэлсэн баг. Үнэхээр тэгдэг. Нэг удаа амьдрах юм чинь би яасан ч яах вэ? Тэгээ Бурхан гэж байхгүй. Би өөрийнхөө амьдралыг би өөрөө л мэднэ гэдэг. Гол анхаарлаа зөвхөн өөртөө л анхаарал төвлөрүүлчихдэг. Тэгэхээр нөгөө бид нар дунд сургууль дээр математикийн хичээл үздэг. Математикийн хичээл үзээд за тэгээд энэ эдийн засагч статистиктэд чинь хамаарал зөвхөн хувьсгчүүдийг ярьдаг. Тэгэхээр бид нар дунд сургууль дээр функц үздэг. Функц гэдэг чинь ямар хэмжигдэхүүнээс хэрхэн хамаарал судалдаг. Тийм хамаарал байгаа шүү дээ. Тэгэхээр бидний амьдрал Бурханаас хамааралтай бид тэрийг огтхон ч ерөөс ойлгож шаарддаг. Функц гэдэг нь амьдрал дээр бид асуудлаа Бурхантай түүний зөвшөөрлийн дагуу хийх ёстой мөн гэсэн энэ ойлголтыг л авах нь чухал байдгийг одоо бид мэдэж байгаа. Бурхан биднийг ямар ч хүн давтагдчихгүйгээр бүтээгдсэн. Гадна нүрд царай төрхөөрийн ижил байсан ч гэсэн бид дотоод хандлагаар гадаад биеийн хэлбэр галбираар ижил байсан ч гэсэн бид дахиад дотоод мөн чанараараа өөр байгаа. Бид найз нөхөд гэд ингээд нийлээд явж байсан чинь ямар нэгэн асуудлыг хамтарч хийхэд биднээс өөр бодол гарч ирдэг. Тэгээ өөрийнхөө бодлыг ингээд баримтлаад яваад байгаа хүн нь тэдгээрийг одоо манлайлагч болж эхэлдэг. Өөрийн бодлоосоо бодлыгаа хамгаалахгүйгээр за бусдын үгнийг маш ихээр сонсож түүнийг шийдвэрээ өөр хүний шийдвэрийг өөрийн шийдвэр болгон явдгаараа бас хүмүүс их алддаг. Тийм учраас хэн нэгний гаргасан санааг биелүүлэх, гүйцэлдүүлэх гэж өөрийнхөө арга гэртээ чухал байгаа цаг хугацаагаа үл харгасаж явдаг. Чи өнөөдөр яг ингээд зоригтой байсан ингээд өглөө бодод төлөвлөсөн ажлыг хиймээр байсан чи хэн нэгэн чамд ямар нэгэн санал тавихлаар чи түүнийг нь дагаад тэр хүний саналыг гүйцэтгүүлэхин төлөө ингээд яваад эхэлдэг. Ингээд эндээс л бид нэр юу нь сайн, юу нь буруу нэгдүгürt ялгах чадвар хэрэгтэй. Хоёрдугаарт энэ үеийн явдал нийцэлгүй гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Жишээлх юм бол одоо энэ 21-р зуунд бол маш их энергийн зуун гэсэн мөртөө маш их хамт олонц байна. Нэгний санаагаа дэмжинэ гэдэг ингээд иймэрхүү юмар ингээд хөгжөд байгаа мэт боловч тэр тухайн ингээд та одоо 5 найзууд байхад тавуулаа нэг зүг нэгэн зэрэг харна гэдэг бол байхгүй асуудал. Хэн нэг нь ардаад ямар нэгэн хэмжээр золиос гаргаж байгаа. Тэр золиос нь тухайн хүний хувьд, тухайн найзын гэр бүлийн хувьд үнэхээр бас цаашдаа чухал зүйлч байсан байж мэднэ. Тийм ээ. Тийм учраас оюун санааны шинэтгэлээр өөрчлөгдөж байх тун гэж. Ийм учраас өөрөө л яг шинэ мэдээлэл, зөв мэдээллийг олж өөрийгөө хөгжүүлэхгүй болно бид эрсдэл хүрнэ гэсэн. За тэг хүмүүс гэдэг амьдрал бас сорилт юм чинь. Энэ удаагт ингээ унчлаа дараагийнхт нь дахиад хэний дараагт нь босно да гэдэг. За тэр үед үнэхээр үний. Гэхдээ чи өөрийнхөө энэ тэр сорилтуудыгаа бас Бурхны зүг чиглүүлгээр чиний нөгөө заасан чамд Бурхны тусгайлан онцгойлон чамд бас төлөвлөсөн төлөвлөгөө байгаа. Тэр төлөвлөгөөг хэрхэн сайн яаж мэдэх юм гэхэл чи Бурхны үгээс зууралдах нь чухал байна. Бурхны үгээр зууралцсанаас чи өөрөө өөрийгөө би зөвхөн
надад энэ нь тааламжтай байдаг юм байна. Энийг би хүсэж байсан чи энэ надад тааламжгүй байдаг юм байна гэдэг зүйлээ олж авдаг. Тэгэхээр за өнөөдөр тэрэн дээр алдцлаа болсонгүй тэдэнд өөрийнхөө алдагдал гаргасан гэдэг. Үгүй тэрийг бид нар өнөөдөр тэдэнд өөрийнхөө алдагдал орсон ч гэсэн тэргээр би өөртөө асар том үн цэнтэй сургалт авлаа. Дараагийнхтай энэ сургалтынхаа үр дүнг хэрэглэнэ гэж ингэж хандлагаар ажиллах нь зөв юм байна. Гэхдээ бурхан бол бидний хаанч хэзээ ч ганцаараа минь орхитгүй. Ямар үед ч өөрөө ганцаараа мэт байх вэ гэхээр бид бурханы бидэнд төлөвлөсөн төлөвлөгөөнөөс өөрийнх нь төлөвлөсөн ажлаар явахлаар би үнэхээр ганцаарддаг, хүчин мөхөсддөг тийм ээ. Тийм учраас өөрөөрөө удирсан амьдралын энэ үеүд миний одоо үн цэнтэй сургалт юм. Заашгүй бидэнд бурханы үгнээс зурхах нь чухал юм аа. Энэ сургалтуудаараа тийм л үр дүн авчвал бид урагшлах нь. Тэгэхээр харамсал гэж байхгүй. Өнгөрсөн цаг хугацаагаа чи өөрийгөө ялалж шийтгэх шаардлага байхгүй. Гагцгүй за ийм байсан юм шүү. Тийм учраас энэ маань надад сургамжуулаад сургалт болсон учраас дараагийн удаа би ямар ч нэг удаа бурханы үгийг сонсоод түүн дотор алхахыг да гэж бодох нь чухал юм байна. Бурхан бол их инэрэнгүй юм. Яагаад гэвэл тэр та нарыг Христчи хэтэртлэн тэм сорилтонд оруулахыг хүсдэггүй. Тийм учраас чи үнэхээр болохгүй байгаа зүйлтэй дахин зууралдах шаардлага байхгүй. Болохгүйгээр мэдчил байгаа бол эртхэн дараагийн арга замаа хайх нь чухал. Үнэхээр тийм учраас энэ одоо яаж шийтгэл ажлын байран дээр ч гэсэн шийтгэл чинь нэг хүнд нэг шийтгэлийг юм уу эсвэл ямар нэгэн шийтгэлүүдийг давхардуулж олгож болохгүй гэж. Яагаад гэвэл энэ бурхны заасан заалтын шүү дээ. Христ чинь хэтэртэл зүйлээр чамайг сорихыг хүсдэггүй. Гагцхүү над руу эргэж хараасай, миний үгийг сонсоосай, миний үгээр амийн талах хийгээсэй гэж бурхан өөрөөхөө л бидний төлөө гуйж залбирч хүсэж хүлээж харж байдаг. Тэр чам тохиолдсон тэр асуудлын буруу дандаа бусдаас ирж яах нь чухал биш байдаг. Ямар шалтгааны улмаас энэ зүйл болов? Яагаад болов гэдгийг чи үнэхээр сайн тунгааж бодож чаддаг байвал нь чи бас өрөөлтөй. Тэр сорилтыг тэсвэрлэдэг хүн өрөөлтөй гэж. За жишээлх юм бол энэ юу юм гэхээр үнэхээр сэтгэл готролоо хүнд байдлаа болох юм бол дотод хүмүүс чинь дотор сэтгэлээ онгойлгочих гэдэг одоо нэг алкогольны төрлийн зүйлийг хэрэглэх гэж зөвлөдөг ч юм уу те. Энэ бол биш юм аа. Бид нар тухайн үед л орчлон ертөнцөөс оюун ухаанаар холдсон байж байгаа боловч яг цагаад болох юм бол бид нар тэр архийг уугаа тэр дарсыг ууснасаа бид нар бол ерөөсөө ад жаргалын асуултанд шийдэж чадахгүй. Тийм учраас тэрэнд төсвөрлөж улам ухаажж өөртөө ярих боломжоо олж өөр болдгон бол өдрийн тэмдэглэл хөтлөх нь их чухал байдаг. Тэн дээр өөрийнхөө санаа хүмүүст ярьснаас илүү чи өөртөө өдрийн тэмдэглэл хийх тусам чи өөрийнхөө алдааг олж харах боломж нээгддэг. Тэгэхээр хүнд ярихлаар хүн дахиад чамд нэг зөвлөгөө өгнө. Гэтэл та ил давтагдчихгүй бурхны бүтээлүүд учраас тухайн хүн тохирсон жорон чамд тохирохгүй. Тийм учраас хүмүүс амьдрал жортойгоо ирдгүй маа гэж хэлдэг. За энэ дэлхий дээрх амьдрал бол итгэмжлэгдсэн зүйл юм а гэж. Яагаад вэ гэхээр бидний бурхан бүтээсэн, бидний бурхан энэ дэлхийд аялуулсан, энэ дэлхийд эсвэл асар их даалгавар өгч ингэж ил зориултаар илгээгдсэн байна. Тэр ихтгэл зарим хүмүүс бол үндсэндээ ерөөсөө цаанаас л яагаад засрашгүй хүмүүс гэдэг чинь угаасаа анханасаа бүтээгдэхдээ тийм төрхөөр бүтээгдсэн учраас хэзээ ч тэр хүнийг засрахгүй. Хүн застгүй юм. Хүн өөртөө ажиллаж өөрийнхөө оюун санааны ертөнцид шинжилэл хийж ээж л хүн засрах талаар бодно гэхээс биш гадны нөлөөллөөр бид засардаг юм. Тэгвэл яагаад сургалт төвчүүдийг явуулдаг гэдэг чинь орчноосоо суралцаж өөртөө дүгнэлт хийгээсэй л гэж энэ танхимын сургалт явагдаж байгаа. За
За газар хийгээд түүнийг дүүргдэг бүхэн дэлхий хийгээд түүнд оршигч бүхэн эзнийх юм гэсэн байна. Тэгэхээр одоо энэ газрыг хооллох, газрын эзэн байх, нэгнийхээ орон нутгийг булгааж авах энэ төр Бурхны хүсээгүй үйлдэл хийж байгаа. Тэр хүсээгүй үйлдэл хийх тусмаа чи өөрийгөө улам илүү хүлээсэнд оруулж ирж байгаа. Тэгээ газар дэлхий бүгд Бурхных бидний өөрийнхөө газар дэлхий дээр түр аялаараа гэж ингэж энэ ертөнцид илгээсэн. Тэгээд Бурхан энэ хүмүүнийг бүтээгээд үржиж олширцгоог газар дэлхийг дүүргэж түүнийг эзэмшгээг ингэж бүгдийг өгсөн. Тэгэхээр бид нар Бурхны эд зүйлсээр бид нар ад жаргалтаар амьдрах ёстой. Тэгээд энэ бусдын эрхчлүүдэнд халдаж байгаа энэ хүмүүс бол Бурхны эсрэг зүйл хийдэг. Яагаад гэвэл үнэндээ хэн чамайг илүүгээ чи байгаагаа хүлээж аваагүй гэж юу? Өөрийнхөө өмнө байгаа зүйлсээ чи хэрэглэе гэж Бурхан чамд зарим зүйлийг нь дутууч байгаа цаг чамд зарим зүйлийг хүмүүсээс илүүгээр ингэж өгсөн баг. Тэгэхээр бусдын зүйл бүүшвэн өөртөө оногдсон дээр л амар тайван бай гэдэг зарчим бол Бурхны зарчим аа. Тэгэхээр бид нар Бурхны нярвууд юм. Яагаад тэгэхээр газар дэлхийн бүх зүйл Бурхных. Тэгэхээр биднийг энэ Монгол оронд байгаараа амар сайхан жаргаад энэ сайхан байгальтыг зөв хэрэглээрэй гэж явуулсан учраас Бурхан биднээс итгэмжтэй байхыг шаарддаг. Тэгээд бид итгэмжгүй байснараа өөрөө өөртөө сорилтонд оруулж байгаамаа. Тэгэхээр өөрт байгаа зүйлийг улам олшруулж үржүүлж бусдын ирэхэд халдахгүйгээр түүнийг үржүүлэх нь их чухал. За энэ бол еврейчүүдийн их чухал гол логик санаа байдаг. Еврейчүүд бол гэртээ үсээ засахгүй хэн нэгнийгээ дэмжиж дандаа түүнд орлого оруулж хэн юу чадна түүгээр амьдрал. Тийм учраас тэр хүний чаддаг зүйлийг нь дэмжиж байх ёстой. Тэгээд итгэмжтэй хүнд л хүн итгэлийг өгдөг. Ийм учраас Бурхан бол итгэмжтэй байгаараа та нар миний итгэмжтэй нярвууд байгаараа гэж хэлсэн. Бидэнд эхийг даатгах тусмаа биднээс эхийг шаардна гэж. Тэгэхээр хэн илүү их эрх мэдэл эдлэн тэр хүн илүү их үүрэг гүйцэтгэв. Удирдагч хүн гэж хэнийг хэлдэг юм гэхээр яг Библийн зарчмаар бусдад илүү их үйлчилж чаддаг. Тийм учраас илүү ихээр тэр бас эвээгддэг тийм байдаг. Гэтэл одоо эсрэгээрээ бол хэн илүү их эрх мэдэл хэрэглэн тэр чигээрээ хамаг ихийг хүлээж байгаа мөртлөө бусдад бол үйлчлэх нь баг зөвхөн өөртөө л ажиллаад байгаа нь энэ нийгмийн бас алдаа болж таарч байгаа. Тэгээд хэзээ нэгэн цаг шүүлтийн өдөр байдаг. Тийм учраас чи энэ дэлхийд хэрхэн яаж амьдэрсэн өнөөдрийн амьдрал нь бидний ирээдүйн амьдралын их суурь гэдгийг мэдэрчл амьдрах нь чухлаа гэдэг энэ зохиогч бас гаргажээ. За тэгээ миний амьдралын зорилго юу юм бэ? Тэг бүгдээрээ бодож тунгаацгаая. Тэгэхээр маш баганд итгэмжтэй байгаа тэр хүн их юмд итгэмжтэй байна гэдэг чинь ерөөсөө монголчууд ихэн хээр алга бол унган шир алга гэдэг үг чинь энэ дэр тогтчихно гэж бодож байна. За Бурхан намайг сорж гэнэ үү гэж ингэж боддог. Гэтэл үүндээ Бурхан биднийг сордгүй юм. Бид өөрснөө Бурханы үгэнд дуулууртай байл өөрийгөө сорилтонд дагуулна. Бурханы үгэнд дуулуургүй байл өөртөө сорилтонд маш их оруулна. Тэгэхээр тэр сорилтондоо бид нар Бурханы үгээр хариулт өгөх юм бол асуудалтай бэрхшээлтэй болгоно гайхамшиг болгож чадна. Сорилтонд Бурханы үгээр Бурхантай хамт хандахгүй бид асуудлыг улам их асуудал болгож бухимд үүсдэг байх юм. За ингээд дараа дараагийн бүлгүүдийг хамт судалцаагаараа та бүхэнд амжилт баярлалаа.